Булган аймгийн Булган сумын 4 дахь улсын аврах тариаланч Чимбат салбартаа 33 дахь жилдээ хөдөлмөрлөж байна. Бүр хангаа сумын хөдөлмөр нэгдэлт Чимбатын аав ээж ногоо тарьдаг байжээ. Үүнийг тэрээр үргэлжлүүлэн хүнсний ногооноос эхлээд төрөл бүрийн зүйл тарьсан байна. Чимбат 1987 онд Бүр хангаа сумын нэгдлийн даргын жолоочоос ажлын гараагаа эхлүүлж байх үед гэргийн их баяр мөн хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөж ирээд Бүр хангаа сумд агрономчоор ажиллажээ. Өөрөөр хэлбэл ургацын талбай тэднийг учруулж газар тариаланд хамтдаа зүтгэх үндэс болсон байна. Чимбатын ажлын анхны хамт олон Атрын 2 дугаар аяныг хэрэгжүүлэхэд их үүрэг гүйцэтгсэн. Эдгээр хөдөлмөрчид аврах тариаламжтаас олон зүйлийг сурч мэдэн мөр зэрэгцэн ажилласандаа үргэлж талархдаг тухайга хуваалцлаа. Тариалангийн салбарт мөр ашигтай эдийн засаг технологиг нэвтрүүлэн хүн амыг эрүүл хүнсээр хангах хөөцөд таны ороосын хувь нэмэр нөр их хөдөлмөр зүтгэл хөрөмтлөөсөн туршлага ажлын амжилтыг өндрөө үндэс Монгол улсын аврах тариаланчаар өргөмжлөн сагнаж байна гэж байна. За ингээд Монгол улсын засгийн газар 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жил 93 онд дэлгэр тулангийн нөхрөл найзтайгаа байгууллаа. Тэгээд тэрийг 2008 он хүртэл Атрын 3 дугаар хүртэл хэрэгжүүлж байгаа Булган сумд ирсэн. Булган аймгийн Орхон сумд газар тариалан 200 га аваад тэгээд одоо өдөө хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Харин урах завд улс орныхаа хүнсний хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулаад байгаа хүнд итгэлтэй байна. Улсын аврах тариаланч Чимбатын гэргийн их баяр Булган аймгийн ерхий агрономчоор 20 орчим жил ажиллажээ. 2004 оноос эхлэн газар тариаланг сэргээ хөгжүүлэх олон төсөл хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлсэн байна. Гол үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл болсон газраа л одоо тордчихэж тий газрынхаа үр шимийг одоо хүртэн. Тэгээ ямар ч тийм уур амьсгалын өөрчлөлтөнд одоо эрсдэл багтаа даван туулах тийм технологи нэвтрүүлээд тэгээ ингээд тууштай бас ажиллах юм бол манай газар тариалан чинь үр дүнгээ өгнө гэж ингэж боддог. Тариалан хамт олонныхаа хашаа хороо мөн одоо энэ малчин тариаланчтай хооронд одоо үүсээд идэг үйл ойлголцлыг бас хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах гэдэг ийм ажлууд хийгээд явж байгаа. Цагаан алтай Атрын 4 аян байна. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа энүүдийг бас аймаг орон нутгад хугацаа алдахгүй бас нутгшуулах ийм ажлууд хийгээд явж байна. Улсын аврах тариаланч Чимбат жил бүр 30-аас 50 га талбайд буудай, 10-аас 20 га талбайд тэжээлийн ургамлын үрийн зориултаар хошуу буудай 10 тариалдаг байна. За мөн энэ жил 10 га талбайд 60 тонн бууцайн бордоо цацсан урагшилжээ. Хураа авсан буудайн ургацаа Улаанбаатар гурил компанид нийлүүлдэг бол ховёосны үр болон ногоон тэжээлээ нутгийн иргэдэд нийлүүлж жилдээ 80-аас 110 сая төгрөгийн борлуулалт хийдгээ гэдгийг орон нутгийн зүгээс онцолж байна. Цаашид илүү ариун ургац авч улс орныхоо хүнсний хэрэгцээг хангаж аврах гэх нэр хүндтэй шагналыг өндөр дөргиж явахыг зарчмаа олгоно гэдгийг Чимбат хэлсэн юм а.